Өнөөдөр болохоор эзний үг 1-р Тимотийн 4-р бүлгийн 7-8 дугаар ишлэлийг хамт уншъя. 1-р Тимот номын 4-р бүлгийн 7-8 дугаар ишлэл. За хоёр ишлэл учраас бүгдээр хамт уншъя. 1-р Тимот 4-р бүлгийн 7-8. За бүгдөө Библийг гаргаад хамтдаа уншицгаая. Харин олиггүй яриа эмэгдийн үлгэрүүдийг бүү зөвшөөр. Өөрийгөө итгэл сүсэг дасгалжуул. Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тустай. Харин одоогийн болон эрх амийн төлөө амлалт бүхий итгэл сүсэг нь бүх зүйлд тустай гэж хэлсэн. За өнөөдөр сүнслэг сахилга баттай байхын ач тусын талаар хуваалцах жаамаа. Тэр бүгд хамт надтай хамт хэлэхгүй. Сүнслэг сахилга баттай байхын ач тус. За бидний амьдралд зориг байгаа учраас бид нэр төвлөрөх хэрэгтэй гэдгийг өнгөрсөн 7 хоногт хуваалцсан тийм үү. Тэгвэл бид нар төвлөрөхийн тулд бид нар орхих төлөвлөгөө гаргаад бид нар юу хийх вэ, хийхгүй вэ гаргаад хийхгүй зүйлээ орхих юм уу өөр хүнд бид нар даалгаж сурах нь чухал байдаг. Энэ цаг үед бидэрт олон зүйлийг хийснээр олон хүмүүст бид нар хэрэгтэй гэдэг мэдрэмжийг бид нар авах гэж амьдраад идэг. Тэгээ биднийг яг хэрэгтэй, биднийг үн цэнтэй нэгэн шүү гэдгийг үргэлж биднэрт хэлдэг нэгэн бол Бурхан юм аа. Бурхан биднийг урамшуулдаг. Тэрээс хүмүүс үргэлж өөрчлөгддөг. Өнөөдөр би ашигтай, өнөөдөр би энэ хүнд сайныг хийж явах юм бол энэ хүн надад сайн хандна. А хэрвээ тэр хүн таалагдахгүй зүйлийг хэлэх юм бол, таалагдахгүй байдлаар хандах юм бол би одоо өөрийнхоороо гэсэн үг шүү дээ. Альс үгүйгээд хэлэнгүүтэл тэр хүн дургу болно. Тэгэхээр бид нар яаж хүмүүст нийцүүлж амьдрах вэ? Өнөөдөр Илч Паул бидэнд хэлж байгаа юм. Олиггүй одоо энэ дээр хэлсэн байна. Олиггүй яриа эмэгдийн үлгэрүүдийг бүү зөвшөөрөө гэж хэлсэн байна. Энэ бол зүгээр нэг одоо настай хүн хэрэггүй зүйл ярьдаг гэсэн ерөөс биш шүү. Тухайн үеийн зүүр үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл энэ үеийн онол, энэ үеийн мэрэгэн ухаан гэж газрын мэрэгэн ухаан. Хүний зохиосон битгий их анхаарлаа хандуулаа. Харин энэ цаг үед ирээдүйд ч гэсэн ашиг тустай зүйл бол итгэл болон сүсэг гэж хэлсэн байна. Нэрх юм бол энэ сүнслэг байдлын тухай хэлж байгаа байхгүй юу? Эхлийн ахын дүүсээ. Галаат номын 5-ын 16 дугаар ишлэл дээр ингэж хэлсэн байна. За энийг би дараа нь хуваалцъя. Дараа нь хэдүүлээ харъя. Бид хардаг зураг үзүүлээ. За энэ бол завины тухай зураг тийм үү? Өдрөө хараад мэдж байгаа. Энэ зав хийгдээд одоо зорилго нь өрөөсөө усан дээр хөвж аливаа нэг газараас аливаа нэг газарт хүрэхийн төлөө бүтээгдсэн байна. Магадгүй энэ завыг харах юм бол бидний яг л амьдралтай адилхан юм шиг. Гэтэ энэ зав усны дээр хөвж байгаа. Хэрэв ус завин дотор орж ирэх юм бол энэ зав живэх болно. Яг энтэй адилхан нийгэм, энэ дэлхий, энэ цаг үеийнхаа бид нар дээр нь зогсох хэрэгтэй. Хүмүүс Бурхан биднийг бүтээхдээ энэ дэлхийг захир гэж өгсөн. Нөлөөл гэж өгсөн. Харин хүмүүсийн гаргасан үзэл бодол, нийгэм, тийм ээ, нөлөө бидэрт нөлөөлөд яг л зав усанд живж байгаа юм шиг бид нар амьдарч байдаг. Өө өстө нэрэ. Инээс л болох юмсан. Энэ л зүйлийг одоо хийхгүй байх юмсан. Гэтэ бид нар хийсээр байдаг. Тэгвэл өнөөдөр бид нар сүнслэг сахилга баттай байхын ашиг тус. Энэ нэг юу дуграад байна уу? Спикер. Дундад зууны үеэс Христ итгэгч бидний одоо эцэг сүнслэг эцгүүд маань олон зуун жилийн туршид гаргасан нэг юм үхлийн 7 нүгэл гэж байдаг. Таард өмнө би хуваалцчихсан уу үгүй юу? Үхлийн 7 нүгэл. Нэр нь амар сонсогдож. Гэтэ бүгдөө жоохон зөөлрүүлээ заяа. Өнөөдөр ч бидний амьдралыг яг л сэтгэл ханамжтай бүрэн дүүрэн амьдрахад саад болдог 7 зүйлийг хуваалцах чам. Энэ 7 зүйл байгаа учраас бид нэр сүнслэг сахилга баттай байх хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр л урсаад өнгөрнө. Яг л энэ завинд ус орж ирээд живж байгаатай адилхан бид нар амьдрах бол. Тэгвэл энэ зав ямар ч зорилгоо биелүүлэхгүй байгаа.
Зүгээр л живээ яваад байна. Магадгүй бид нар дотроо бодож байна. Нэрээ тийм миний амьдрал ч гэсэн яг л одоо тийм байна шүү дээ. Яг л ус ингээд завин дотор орж ирж байгаа юм шиг. Сая өнөөдөр одоо ууна ах маань хэллээ тийм ээ. Зээлээс зээлийн хооронд яг л ус нь живж байгаатай адилхан байхгүй юу? Хэд бид нар өөрөөхөө амьдрч чадахгүй. Бид нар зориг тавиад нэмэр байхгүй. Бид нар гэр бүлдээ цаг гаргая гэж цаг гаргаж чадахгүй. Тэгээ би нөгөө өмнө хэлчихсэн. Хүүхдүүдтэйгээ бид нар хувьчлан харилцах цаг байхгүй. Сонсож өгдөггүй. Ярилцдаггүй. Чин сэтгэлийн ярилцах цаг байхгүй. Бид нар зүгээр бөөнд нь хайрлцдаг. Үлдсэн цагаараа л бид нар хайрлаад байдаг. Би энэнд маш их уур өрдөг байхгүй. Игдүүцэлт өрдөг. Яг тэгвэл амьдрал зүгээр ингээд дарлуулаад байх биш. Бид нар дээр нь гараад удирдах хэвээр. Бид нар захирах хэвээр. Би энэ захирах гэдгийг зөвөр хэлж байгаа шүү. Та нар зөвөр ойлгоорой. Мэдээж бурхан бидний амьдралыг захирна. Тэгээ бид нар бурханы үгээр ариун сүнсний дүүрэн байдал дотор бид нар амьдралаа захирах хэвээр байхгүй юу? Тэгвэл энэ 7 зүйлийг өнөөдөр ч гэсэн бидний амьдралтай магадгүй хамаатай байж магадгүй. Би энэ 7 зүйлийг маш хурдан дурдна. Энэ 7 зүйл хэрвээ бидний амьдралд нөлөөлж бидний амьдралыг сүрүүлэхгүй байя гэвэл бид нар яах ёстой вэ? Сүнслэг сахилга готтой байх ёстой. Сүнслэг гэж хэлж байгаа нь чухал шүү. Сахилга готтой байж болно. Гэхдээ сүнслэг сахилга гот буюу бурхан нэгдүгээрт байх ёстой. Бид нар бурханаар амьдралаа захируулна гэсэн үг. Бурхан дотор амьдралаа захирах тухай ярьж байгаа. Гэхдээ хамгийн нэгдүгээр бидний амьдралыг сүрүүлдэг 7 зүйлийн нэгдүгээр нь бол бардамнал юм аа. Энэ бардамныг ингэж хэлсэн байгаа. Энэ бол хараа дундад зууны үеэс хойш олон зуун жилийн турш явж ирсэн бурхны хүмүүсийг унгааж ирсэн. Бурхны хүмүүсийг унгахад хүргэж ирсэн зүйлсүүдийг ажиглаад гаргасан зүйл шүү. Энэ дараалал нь хүртэл чухал шүү. Нэгдүгээр бардамнал гэж байгаа. Бардамнал бол хүн өөрийн бодолтой өөрийгөө таалж заяа. Бодол санаандаа өөртөө өгсөн өргөн уудам чөлөөнд ихэрхэн алхдаг, чимээгүйхэн өөрийгөө магтан сайшаадаг явдал юм а гэж хэлж байгаа. Би дахиад хэлэх үү? Бардамнал бол хүн өөрийн бодолтой өөрийгөө таалдаг гэж байгаа байхгүй юу? Би өөр нь гайгүй, би өөр нь дажгүй, би бол цэцгээг харахад бол би хамаагүй дээр гэж ингэж таалдаг гэж хэлж байгаа. Тэгээ өөрөө өөртөө өгсөн эрх чөлөө гэж хэлж байгаа. Одоо би бол тэгж болно. Одоо би бол ингэж болно гэж өөртөө. Бурхан захирагдах гэдгийг боддог. Бардамнал нь харин гүнзгийрх юм бол нарцизм гэдэг өвчнөд хүргэдэг гэж энэ хүмүүс дүгнсэн байна. Хэд өөрийгөө чухалчилдаг учраас. Бусад хүмүүст ямар байгаа бол энэ үг бусад хүмүүст яаж сонсогдож байгаа бол биш. Миний л зөв. Би ингэж хэлж байгаа нь би л илүү мундаг бодож байгаа. Би л мэдчихээн гэдгээр бардамнал хандаг. Тийм учраас бид нар бардамналтай цаг хорон мөч болгонд тулдахын тулд бидэрт юу байх хэвээр сүнслэг сахилга бат байх хэвээр. Миний ойлголт хамгийн зөв нь биш шүү. Хамгийн гол нь юу вэ? Бурханы үг надад юу гэж хэлж байна. Тэгвэл бид нар үгийг уншихгүй, үгийг тунгаан бодохгүй. Бид нар яаж юуг зөв гэж харж чадах вэ? Би маш хурдан доторх агуулгын зөндөө агуулга байгацсан энийг дурдах цаг байхгүй. Хоёрдугаарт нь шунал. Шунлыг ингэж шунал бол ямар нэг эд зүйлийг өөрийн болгох эмх замбраагүй ханаж задахгүй сувдаг хүсэл юм а гэж хэлж байна. Шунал. Энэ үгэл бол эд хогшлыг зогсгүйгээр хайрлах, эд хөрөнгөтэй харьцах гажсан харилцаатай холбоотой гэж хэлж байна. Би өөрөөсөө анзаарсан байна. Одоо ингээд сүүлийн үед улс орон хөгжихийн хэрээр маш их юм худалдаж авч байгаа. Ялангуяа би одоо зөндөө их очиж байгаа улс байгаа шүү дээ. Хилээд явах. Маш их юм худалдаж авдаг. Яг бид нар бас араас нь явж байгаа. Тэгээ яадаг вэ гэж юм худалдаж авахаар тодорхой хугацаанд сэтгэл ханамж төрдөг. Ийм гормон ялгардаг. Аавар ялгарч идэг. Юм худалдаж авахаар гоё байх. Удахгүй тэр. Гэтэл яг тэр мэдрэмжээр дахин худалдаж авдаг. Ер нь ингээд гудамжинд явж байхдаа ч юм уу дэлгүүрээс гараад явж байгаад хямдарсан гэхэл юм авчихна. Яагаад тэгэхээр ямар нэг юм авахаар гоё мэдрэмж төрнө. Үүнийг л шунал гэж хэлж байгаа. Сахилга батгүй байдал. Би яагаад мэдж байгааг би өөрөө юм байхгүй. Би тэгдэг учраас мэдээд байна. Тэгээ хитгэн хором тэр үргэлжлэнэ.
Тэгээд баахгүй бол. Тэнгүү дараагийн дахиад хүчтэй мэдрэмж авахын тулд илүү гоё юмыг авах болно. Ингэж явсаар хагаад ямар ч шаардлагагүй зүйлсүүд бидний гэрт байждаг. Өмнөд таар тооцчихсан шүү дээ. Хэрвээ би жилдээ нэг удаа ийм баяраар л өмснө гэж хадгалж идэг юм байвал яг үүндээ хэрэггүй зүйл шүү. Бид нар цөөлөх хэрэгтэй. Миний зөндөө очдог улсад очиод би номлол дундаа та нар байгаа зүйлээ цөөлөөч гэсэн чинь сонин нүдээр харж байгаа байхгүй. Яг л ийм үгийг магадгүй сонсдоггүй байх. Бид нар цөөлөхөөр сэтгэл хангалуун болдог. Цөөлөхөөр тайван болдог байхгүй. Яг л хэрэггүй зүйл зөндөө байгаа. Энэ ч хэрэг болж магадгүй, тэр нь ч хэрэгэлж магадгүй, тэгэхээр хэрэг болж магадгүй гэж бид нар авсаар байдаг. Тэгээ бид нар яадаг гэх юм бол санхүү үргэлж хүрхгүй амьдардаг. Тэгвэл энэ шунал биднэр лөө довтлосоор байх болно. Тийм биз дээ. Тэгээ бид нар чи одоо ингээд 70 80-аад оныхон магадгүй 90-аад оныхон бол бид нар ямар том бид нар тэр бид нар лөө ирж байгаа тэр шунлын өдөөлтөнд амархан өдөөгдөг бид нар хомсдолтой үеийнхэн байхгүй юу? Бид нар ерөөсөө юм авч яг өөрийн сонирхлоороо өөрийн хүслээрээ юм авч үзээгүй үеийнхэн байхгүй юу? Ахаас багцсан, хамаатнаас багцсан гэл дандаа багцсан юм өмссөн. Тэгэл маш хомсдолтой үеийнхэн. Тийм учраас бид нар өнөөдөр хомсдлоо дүүрэх гэж амьдардаг юм. Бид нар үүний эсрэг тулалдах бидний хүчтэй зэвсэг бол сахилга бат юм аа. Сахилга бат. Энүүгээр бид нэр үргэлж сэтгэл хангалуун байхгүй гэдгийг эртгэн хүлээн зөвшөөрснөөрөө сүнслэг ивэлөрөөлөөр сэтгэл дүүрэн амьдарч чадна. Амен. Бүгд энэ дэлхий дээр одоо ингээд Америкт л үү дээ. Бараг 300 гэр бүлээ одоо 300 насан турш хүмүүсээ судалгаа авсан ба. Хүн ер нь яг юунаас аз жаргалыг мэдэрдэг вэ гэсэн чинь ерөөс 97% нь харилцаа гэж. Тэгээ ямар харилцаанаас гүнзгийрүүлээ судлахад гэр бүлийн харилцаанаас хүн аз жаргалыг мэдэрдэг. Хүн харилцаанаас аз жаргалыг мэдэрдэг. Найз нөхдийн харилцаанаас аз жаргалыг мэдэрдэг. Аав ээж ах дүүстэйгээ амар тайван инх тунх сайхан харилцаатай байхаас аз жаргалыг мэдэрчдэг. Тэрний бүр хамгийн өдөр болгон бидэнд мэдрүүлдэг харилцаа бол гэр бүлийн харилцаа юм аа. Тийм учраас бөөндөж биш. Тийм учраас үлдсэн цагаараа биш. Төлөвлөсөн цагаараа гэр бүлээ хайрлах үед аз жаргалыг мэддэг. Өчигдөр орой өнөөдөр өглөө хүүхдүүдтэйгээ ингээ видео бичлэгүүдээ үзээд жилийн өмнө 5 жилийн өмнө хүүхдүүд маань ийм байсан гэдгийг хамтдаа үзэж аз жаргалыг мэдэрч байгаа. Ямар гоё. Тэгэд нэг юм анзаарч байгаа. Гэрт тийм их юм байхгүйсэн. Бидэрт бас тийм их юм байхгүй байсан харж байгаа. Бичлэгээс харахтаа. Бид нар маш аз жаргалтай байсан. Харин юм бий болохын хэрээр ажил үйлчлэл бий болохын хэрээр тэр аз жаргал нь холдсоор завгүй хүмүүс. Яг тэгвэл хүмүүстэй хариуцлагатай харилцаа зөндөө орцсон. Хийхгүй бол болохгүй, тэрийг хийж өгөхгүй бол болохгүй гэж явсаар хагаад тэр аз жаргал биднээс холдон гот. Тэр аз жаргал таны гэр бүлд, аз жаргал таны харилцаан дотор байгаа. Харин тэр хоромхон төдий тэр аз жаргал бол тэр одоо кайф бол бидэрт удаан оршин тогтнохгүй. 3 дахь бид нар лөө ирж идэв. Бид нарыг унгаахыг хүсэж байгаа зүйл бол тачаал. Тачаал гэж байна. Ингэж хэлсэн маа. Бардамнал өөрийгөө хүндэлдэг бол тачаал бусдыг үл хүндэлдэг гинэ. Бид нар тачаал байх юм бол бусдыг үнэн голоос хайрлахгүй. Тачаал бол бусдыг ашигладаг. Барууны орнуудад тачаалыг сексийн хяналтгүй хүсэлтэд адилхан үздэг байна. Тачаал бол өөрийнхөө хяналтыг мэддэггүй. Миний зураас хаа хүртэл байгаа вэ гэдгээ мэддэггүй. Би бол маш тодорхой хэлсэн ба. Ялангуяа гэр бүлтэй, ялангуяа эр нөхрүүд хэлсэн. Хөршийнхөө эзүүл бүү шуна. Хөршийнхөө бүр юу гэж хэллээ? Эхнэрт нь хүртэл бүү шуна гэж хэлсэн байдаг. Зураас хаана байгааг тачаалаар өдөртүүлдэг хүмүүс мэддэггүй гэж энэ дээр хэлсэн байна. Тэр үүний эсрэг хамгийн хүчтэй тэмцэл бол сахилга бат юм аа. Юу минийх вэ? Юу минийх биш вэ? Миний дотор төрж байгаа хүсэл үргэлж зүв биш гэдгийг мэдэж би хаана хуваалцаж даруй байдлыг олж авах вэ? Хэрхэн би залбирснаар сүнсээр өдөрдүүлэх үү гэдгийг үргэлж бид нэр мэдэх ёстой юм. 4 дахь энэ дээр ингэж тачаал.
Тачаал дээр нэг одоо үг нь бардамнал, шунал, тачаал гэдэг энэ гурван зүйл хүч, мөнгө, сексийн харилцаанд дах эмх цэгцийг алдагдуулдаг гэсэн. Бардамнал, шунал, тачаал нь бидний хүч, мөнгө, тийм ээ, гэр бүлийн эхнэр нөхрийн харилцаанд эмх цэгцийг алдагдуулдаг гэж хэлж байгаа. Бардам байх юм бол угаасаа тачаалыг тижэн штэ. Бардам байх юм бол шунлыг угаасаа тижээх байхгүй. Би олж чадчих байгаа юм чинь. Би ингэж их хичээгээд би өстой хүнд хүчээр ажил хийгээд 4-5 саяг олж байгаа юм чи би юу н үрэхэд яадгийг гэж өөрийгөө өгшүүл. Тэгээд зураасыг давж эхэлнэ. Яг бол мөнгөтэй юм чинь сонголтууд олон болж эхэлнэ. Сонголтууд олон байхын ирээд надад кайфыг мэдрүүлж эхэлнэ. Тэр кайфт бардамнаж эхэлнэ. Би болж байна. Би бусдаас илүү байна. Би ер нь дажгүй байна штэ гэдэг өөрийнхөө эгогоо улам хүчтэй мэдэрч эхэлдэг. Тэгээ ер нь одоо би брендинг юм өмсөе. Одоо би ер нь тэгдэг бай гэдэг ийм зүйлсүүдээр өөрийгөө тижээж эхэлдэг. Тэгвэл дөрөв дэх биднийг унгаахыг хүсдэг зүйл бол ховдоглох гэж хэлсэн байна. Ховдоглох. Энд дээр хэлсэн таашаалыг амтнаас бус хэмжээнээс авдаг гинэ. Ховдоглож өөрийгөө сүйтгэх нь биеийн эрүүл мэнд, тэнцвэрт байдалд аюултай хэмжээгээр нөлөөлдөг. Ховдоглох бол амьдрал гоо үзэгсэлд хайхамжгүй хандах хандлага, ханаж чаддгүй, ханашгүй хүсэлээ гэж. Тэгэхээр та нар сонсч л байгаа. Хүний уурах тархины одоо кайф авдаг мэдрэмж одоо хотод хоёр уруу пропорционалтай ажилтдаг гэж. Тэгэхээр бид нар гиз дүүрж байгаагаа чадж гин биш. Тархинд бид нар одоо болсон гэдгээрээ өдөрдүүлж амьдрах нь эрүүл сарвал амьдрах гэдэг. Библиэд хоолны тухай зөндөө байдаг. Цогцтой хооллох тухай байдаг. Бас хэтрүүлж битий идэх тухайч байдаг. Ховдог хүмүүсээс хол бай гэж үртэл бүр сануулсан тушаал зарлиг өгдөж байдаг. Ховдоглохын эсрэг гайхамшигтай тэр сүнслэг сахилга бодвол бие барих, тохируулж хэрэглэхээ гэж хэлсэн. Мацаглах сахилга бодвол бид махбодын сэтгэл ханамжид хэр зэрэг дассан болохыг илчлэх зорилготой байдаг. Мацаглана гэдэг бол. Мацаг барин ихээр бид нар гуугаад авахгүй байгаа зүйлээ бурхнаас авахын төлөө гэж боддог. Үгүй мацаглах нь бурхны өмнө өөрийгөө даруй болгож байгаа явдал. Жинхэнэ юу хэрэгтэй вэ надад? Юу хэрэггүй вэ гэдгээ ялгаж харж. Би бас хэн бэ? Бурхан миний амьдралд хэн бэ гэдгийг ялгаж салгаж харах боломж. Тав дахь бид нарлөө дайрдаг. Бидний унгаахыг хүсдэг зүйл бол атаархал. Атаархал бол бидний үнэлдэг боловч өөрт байхгүй объект, зан чанар, статусыг өөр хүн эзэмшиж байгааг хараад төрөх сэтгэл ханамжгүй байдлаа гэж хэлж байгаа. Дахиад атаархал бол бидний үнэлдэг боловч заяа. Өөрт байхгүй объект, өөрт байхгүй хувцас хунар юм уу, өөрт байхгүй машин юм уу, өөрт байхгүй байшин орон юм уу? Энэ объект бас зан чанар, статус гэж хэлж байгаа заяа. Одоо мэрэгжил, байр суурь. Өөр хүн эзэмшиж байгааг хараад төрөх сэтгэл ханамжгүй байдлаа гэж. Болно би ийм байх ёстой штэ. Би ингэж үнэлэгдэж явах ёстой штэ. Би ингэж хүндлэгдэж явах ёстой штэ. Энэ магтаал сашаалыг би хүртэх ёстой штэ. Ингэж сэтгэл ханамжгүй байгаа адил. Эндээс л бидний атаархал төрдөг өстэй. Ханжаа бол одоо Монголын нууц товчонд Жамуух, Тэмүүжин хоёр ингээл холддог үсттэй. Хамтаа сайхан найзлт нөхөрлөж явж байгаа л хэн нь хаан байх уу гэдэг дээр хэн хэнийг хүндэлж байна. Хэрхэн хүндэлж байна гэдгээс атаархал төрөөл холддог. Санаж байгаа бол Саул хаан, Давид хоёр. Уул нь бол хадам аав хүргэн хоёр шүү дээ. Тэгэхэд мянгаыг одоо аллаа, төмийг аллаа гэдэг эмгтээчүүдийн магтаалыг сонсоод Саул уурлаж бухимддаг. Атаархал ийм л аюултай байдаг. Атаархал бидний дотор төрсөөр байхад бид нар тижээх үү? Харин сүнслэг сахилга готоор бид нар эсэргүүцэж. Үнэхээр найз нөхдийн харилцаа, гэр бүлийн харилцаа, хамт ажиллаж байгаа хүмүүсийн харилцааг хамгаалж үлдэх үү гэдэг сонголт бидэрт байдаг. Тэгэхгүй атаархлыг бид нар өөртөө оруулж ирэл тижээх юм бол хамт үйлчилж байгаа, хамт ажиллаж байгаа. Бүр сүулдэ тийм үү найз нөхдгөө болдог. Яа тэгвэл бид нар атаархлыг тижээдэг дотор.
6 дахь бид нар лөө ирдэг одоо унгаахыг хүсдэг зүйл бол уур хэл гэж хэлсэн байна. Энд дээр ингэж хэлсэн агуулга дээр уур хэлэн бол орчин цагийн нийгэмд хамгийн түгээмэл хор хөнөөлтөй сэтгэл хөдлөлүүдийн нэг юм аа. Уур бол хүндлэлийг боддоор алдаж, доромжлох үед үзүүлдэг өөрийгөө хамгаалах хариу үйлдэл. Уур хэлэн бол гомдох, хүчирхийл дүртэх, эсэргүүцэх зэрэгээс үүдэн үүсдэг сэтгэл хөдлөл юм. Уур хэлэндээ дэлбэрэх шахна гэдэг бол өөрийгөө хянах чадвараа алдатлаа хүчтэй уурлан хэлэгнэх явдлаа гэжсэн. Догшин уур бол яг галзууралтай хэлэлдэг гинэ. Хэрвээ би ингээл дандаа л догшин ууралдаг бол ер нь удахгүй нэг имлэг твтэх болж байна л гэсэн үг шүү. Яа тэгвэл бид тэрүүгээр өөрийгөө өдөрдүүлээд байна. Би ингээд хамт ажиллаж байгаа хүмүүстэй одоо би өөрийгөө хүлээн зөвшөөрч байгаа. Хамт ажиллаж байгаа хүмүүстэй, хамт үйлдэж байгаа хүмүүстэй заримдаа ууралдаг. Хариуцлагагүй байх үед ч юм уу. Гэтэл миний хэлж байгаа үг зөв юм шиг боловч миний эмоц хүмүүсийг тэр үгийг хүлээж авч чадахгүй байдалд хүргээд байгааг анзаардаг. Тэгээ би үннээ хэлж байгаа байхгүй. Би таар зөв зүйлийг хэлж. Гэхдээ би маш эмоцтой уурлаж хэлж байгаа учраас та нарыг хүлээж авч чадахгүй байгааг ойлгож байна. Тэгээ бурхны өмнө очиод гэмшдэг. Бурхан минь ээ. Би энийг маш тайван ухаалгаар мэрэгэн ухаан дотор хэлж болох байсан. Зүүрл ашиглаж ч юм уу. Үзүүлж харуулад ийм байна гэдгийг хэлж болох байсан. Би яагаад уурлав? Үнийгээ би асуудал гэж хүлээж авахгүй байх юм бол үргэлж энийгээ гаргаж явахдаа кайфтай байх бол. Уурлаад гаргахтаа гоё. Та надад санал нэг уустай. Уураа гаргачихаар гоё болдог үсттэй. Үр хүүхдүүдтэй уураа гаргачихаар гоё болчихж байгаа үсттэй. Энд чинь аюулаа гэдгийг хэлээд байгаа. Уурлаад уураа дэлбэлж гаргачаад байгаа чинь аюул шүү гэдгийг өнөөдөр энд хэлж байгаа. Бидний унгаадаг гэж хэлж байгаа. Өнөөдөр гэртээ дэлбэлж байна. Дараа нь ажлын талбар дээр, дараа нь огт магадгүй танихгүй хүндэлжсэн хүмүүсийн хажууд бид нар дэлбэрэх үед хүмүүс биднээс хүндлээ авна. Тэгээ бид нар хүмүүс бидэртэй харилцаа болж эхэлнэ. Яг тэгвэл өөрөө өөрийгөө бид нар маш эвгүй байдалд оруулж байгаа. Яг би энийг уур хэлэн миний хот аюултай зүйлээ гэж хүлээн зөвшөөрч, гэмшиж, дараа нь хүмүүст айдас төрүүлж, уурлаж хэлсэндээ уучлалт гуйж байгаа юм бол энэ намайг аюулд хүргэх зүйл байна. Хэрвээ та ингээл уурлаад дэлбрээд идэг бол өнөөдөр энэ үгийг үнэхээр зүрхэндээ аван энэ уур хэлэнг ялж чадах сүнслэг сахилга батыг өөртөө бий болгоорой. Юм ямиг амжуулах гал, юм ямиг хийх гэж гүйж байгаа тэр байдал чинь таныг стресст оруулж, стресс чинь таныг уур хэлэнтэй болгож байгаа. Тэгээ уур хэлэн чинь таныг тайвшрах бие барих чадваргүй байдалд ядарсан, зөвхөрцөн байдал чинь таныг тэрийгэ захирч чадахгүй байдал орж байгаа. Тэгээ яах вэ? Уурлаад дэлбэрнэ. Яг үндэ хэрүүлээ чинь 10% нь буруу ойлголцол. Харин ойлголцож чадахгүй байгаа чинь мэдрэмж нь байгаа. Эмоц нь байгаа. Би биэндээ хүчтэй хэлж байгаа. Би биэндээ уурлаж хэлж байгаагаас болоод хүлээж авч чадахгүй байгаа. Гэтэл хэлж байгаа үг нь зөв бохгүй уулна. Гэтэл эмоц нь хүлээж авч чадахгүй байдаг. Найз нөхдөний харилцаанд ялгаа байхгүй. Харин гэж игдүүцэл бол шудраг бус зүйлээс үүдэлтэй зөв дуур юм аа гэж. Игдүүцэл төрж болно. Та нар бодоо игдүүцэл гэдэг бол юм захирах чадвартай байдаг мэдрэмжийг хэлж байгаа байхгүй. Та ингээд игдүүцэл төрдөг үстэй нэг юм болохгүй байгааг хараад. Харин буруу уур бол зүгээр би ингэж тэр хүнийг одоо бүр ингэж яа юу хэлэх гэж та нар ойлгож байгаа юм ингэж нурааж тэр хүнийг бүр ингэж хэцүү болгож иж кайф авч. Энэ бол уур хэлэнгээ дэлбэлж гаргаж байгаа юм. Тэсээ өөрийгөө сүрүүлэх хүсэл байгаа үед өөрийгөө сүйтгэх уур хэлэн онцгой аюултай гэж хэлж байгаа. Уур хэлэн бол өөрийгөө сүрүүлждэг. Хамгийн ихэнд юу байлаа? Бардамнал байсан. Одоо хамгийн сүүлийн энэ дараалдан чухал гэж над хэлсэн шүү тийм ээ. Хамгийн сүүлийнх нь залхуур. Энэ залхуурлыг дундад зууны сүнслэг эцгүүд олон зуун жилийн туршид хараад залхуурл бол сүнслэг уналт юм байна. Хүмүүсийн амьдралыг нурааж идэг, унахад хүргэж идэг тэр одоо зүйл энэ 6 зүйлээ үлгийдэж, энэ 6 зүйлээ өөгшүүлж, энэ 6 зүйлээ тижээдэж зүйл юу ч хийхгүй байх байдлаа.
латин чуулганаараа энэ залхуурлыг ба штэ. Асида буюу залхуурл нь шууд утгаараа хайхамжгүй гэдэг утгатай нүгэл болгосон байна. Ерөөсө залхуурлыг одоо бүгдөө ганцхан үгээр л тодорхойлъё. Хайхамжгүй байх. Хараад юу ч хийхгүй байх. Өөрийгөө ингээ мэдээд нь штэ. За би ингэж болохгүй дээ гэсэн мөртөө юу ч хийхгүй байдал бол залхуурл. Би өөрийгөө ингээд одоо ингээд бодож болно. За би зөндөө ажилласан. Тэгтээ яах вэ? Одоо амарч байна. Гэтэ нэг юм болохгүй байгаа юмыг хараад байна. Би энээс цааш болохгүй шүү гэж бодсон мөртлөө хөвцөөр байна уу? Энээс цааш болохгүй шүү гэж мэдсэн мөртлөө юу ч хийхгүй байна уу? Яг тэр байдал чинь залхуурл гэж хэлж байгаа байхгүй. Яг тэгвэл хайхрамжгүй байдал. Харсан мөртлөө юу ч хийхгүй. Мэдсэн мөртлөө юу ч хийхгүй байх. Би илүү өсөх ёстой штэ. Юу ч хийхгүй байдал хайхрамж байдал. Тэгвэл энэ дундад зууны одоо энэ хүмүүсийн гаргасан нэг нүглээр өвчлсөн сэтгэлийн эмчилгээ бол сүнсний сахилга бат юм аа. Сахилга батаар дамжуулан бидний үл мэдэх гүн үндэстэй нүглүүдийг ил гаргадаг. Сахилга батаар Бурхан бидэнд өөрчлөгдөх нэгүслийг өгдөгөө гэж хэлсэн байна. Тэгвэл Галаат номын бүгдөө 5:16 дугаар ишлэлийг хамтаа харцгаая. Паул бас л Галаат хотын тандан аль 2000 жилийн өмнө энэ тийм ээ сүнслэг сахилга батын талаар хэлсэн байна. Ингэж хэлсэн. Хамт уншгаа. Галаат 5:16. Харин сүнсээр яв. Тэгвэл та нар махбодын хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ гэсэн. Паулын үнэхээр сурсан зүйл бол тэр бага наснаасаа Гамлиэл багшийн дор шав болж хуулийг АБ-гүй сурсан нь биш. Тэр түүнийг үнэхээр сүнсээр хүчрэхэг амьдарч олон газар чуулгануудыг тарьж дагалдагчдыг бэлдэж удирдагчдыг томлож тэдэнд зааж сургаж үнэхээр ихэлсэн ажлаа хамгийн сайнаар дуусгах болгосон тэр зүйл нь юу сүнслэг сахилга бат гэж хэлж байгаа. Юу гэх юм бол өдөр болгон сүнсээр дүүрэн яв. Тэгэх юм бол яана гэсэн байна. Махан биеийн хүслийг гүйцэлдүүлэхгүй гэж хэлсэн. Гэр бүлийн харилцаа хизээ сайхан байдаг вэ? Ихс нөхөр хоёулаа Бурхантай ойр байхад байхгүй юу? Хамтран үйлчлэж байгаа хүмүүс хизээ гоё харилцаатай байх вэ? Хоёулаа Бурхантай дотны харилцаатай байх үед. Сүнсээр дүүрэн байх юм бол үйлчлэлээ Бурханы алдрын төлөө хийн. Гэр бүл бурханлаг байх юм бол хүүхдүүдээ Бурханы үгээр хүмүүжүүлнэ. Үйлчлэлээ Бурханлаг зорилгын төлөө хийх болно. Есүс шалтгааны хүмүүс сүнсээр дүүрэн байх. Харин сүнсээр дүүрэн биш байх юм бол махан биеийн дагуу харж эхэлнэ. Махан биеийн дагуу харилцаж эхэлнэ. Махан биеийн дагуу зүйлсүүд чухал болж эхэлнэ. Өнөөдрийн нийгэм биднийг ерөөсө зогсоо зайгүй юу гэж хэлж байгаа гэх юм бол зогсоо зайгүй биднэрт нэг л зүйлийг дахин давтан хэлсээр байна. Чи чухал, мөнгө чухал. Чи чухал, мөнгө чухал. Чи мөнгөтэй байвал бүр чухал. Үгүй яах тусаа. Энд чинь ерөөсө тэрнтэй адилхан ажиллана. Үр хүүхдүүдийн чинь ерөөсө тэрэмдэж байгаа юм шиг ажиллана. Таныг ерөөсө эрүүл мэнд, тийм ээ, зан чанар бүх зүйлс тэрэмдэж байгаа юм шиг байх бол. Тэгвчээс бид нар зогсох цагт нь зогсож сурж ариун сүнсээр өдөрдүүлэн амьдрахгүй бол би хийхгүй бол болохгүй. Би ерөөсө хөдөлмөрлөхгүй бол болохгүй. Би мөнгө олохгүй бол болохгүй. Үгүй яах тусаа. Зарим хүмүүсээс хоцорж магадгүй. Амьдрал нь шүү дээ. Сая өчтөр Улаанбаатарт олон газарт марафон гүйлт боллоо шүү дээ. Марафонтой адилхан. Хин төрүүлж байгаа нь чухал биш. Хин барайнд орж байгаа нь чухал байхгүй. Хэдэн минутанд барайнд орсон чухал ерөөсөө биш заяа. Гараанаасаа барай хүртэл гүйснэ үү гэдэг л чухал. Тэгж шалгаруулдаг. Яг амьдрал тийм. Ихэлснээ дуусгасан уу? Сайн амьдрсан уу? Үр хүүхдээ сайн өсгөн хүмүүжүүлсэн үү? Үнэхээр үр хүүхдээ үлгэр дуурайлтаа аав ээж байж чадсан уу? Өвлүүлэх зүйлээ өвлүүлсэн үү? Энэ л биднэрт чухал юм аа. Хамтаа хэлсний өмнө Галаат номын 5:25-26-г би бас уншаад хамцаалаа. Галаат номын 5:25-26. Хэрэг бид сүнсэнд амьд байгаа юм бол мөн сүнс дотор явцгаая. Бид нэг нэгнээ өдөөн сөрж өөр зураа атаархан сайрахгүй байцгаая гэж хэлсэн. Хамт залбирая. Өнөөдөр ч гэсэн бидний амьдралыг сүрүүлэхийг хүсэж байгаа. Унгаахыг хүсэж байгаа. Энэ 7 зүйл ямар нэгэн байдлаар надад байгаа бол өдөрөө сүнслэг сахилга батаар ялан дэлцгээе. Эзний үгэнд цаг гаргацгаая.
Өглөө болгон эзний үгийг уншия. Өө би амждаггүй хөвөл жоохон эрт босоод уншаасай.